яагаад энэ өөрчлөлтийг оруулах гэж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй байгаамаа. Яагаад гэвэл бид нар нийлж хуралдаж чадахгүй болол ийм бөөгнж нэгдүгээр цуглаж сууж хуралдаж чадахгүй байгаа учраас болохгүй байгаа учраас энэ өөрчлөлтийг оруулъя гэж ярьсан шүү дээ. Түүнээс энэний дагаад одоо ямар үед ямар асуудлыг хилцэж их өнтер гэдэг асуудлаа яриаг гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ Лундажинсан гишүүний боловсруулж орж ирсэн энэ хүрээндээ юмаа яриад би ерөнхийдөө сая их улдрын хэлсэнтэй санал нэг байна. Бушуухан хурдан асуудлаа цуглаж чадахгүй үед яаж асуудлаа шийдэж явах гэдэг юм а эхлээ шийдээд авч. Тэгээд тэр дараа нь бусад аль үед ямар өсвөдлийг хэн өргөж барих уу тэрийг ямар хугацаанд ярьж явах уу энэ бол би арай өөр асуудал гэж ойлгож байна. Одоо юуны өмнө яаж хэдүүлээ цуглаж хурлаа хийгээд түргэн шийддэг болох вэ гэдэг энэ юм аа л өөр газар байжгаад тэргээл шийдэ гэж байгаа шүү дээ. Бусд бол юмнууд арай хамаагүй. Тэр үүднээс би нэг 2-3 санал хэлчихье гэж утсан юм аа. За энэ ингээд анх удаа ийм бид нэр асуудал ярьж байгаа учраас дараа нь бидний одоо чурчилж харж чадахгүй байгаа зөндөө юмнууд гарнаа. Тэрийг бүгдийг нь одоо энд багтаана гэвэл хэрэггүй гэсэн нэг саналтай байна. Хоёрдугаарт цагийн хязгаар юмнууд энэ дээрээ бас тавьж игвэл яасан юм бэ л даргаад одоо нэг хүн жишээ нь ингээд интернетээр ороод үг хэлж яхад ингээл манайхан чинь заримдаа бас зөндөө юм ярьцдаг шүү дээ. Тэгэхээр энэ цагнуудаа автоматар тэр нь ингээл тэг хүн ядаж өөрөө бодоод хэлэх гэсэн юм товч тодорхой ойлгомжтой хэлдэг ийм сахилга руу жоохон чих хэрэгтэй гэж бодож байна. Тэгэл ийм яарсан сандарсан үед хурал болж ихт ингээл хүн болгон тэр сэдвээсээ өөр юм яриад эсвэл бол одоо хэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх гэж ингээл цаг их авдаг энэ юмнуудаа бол бас яг хязгаарлалмаар байна. Тэгэхээр энэ нэг бодоод тэр цагийн хязгаар юмнуудаа тавьж өгмөр байна. За санал хураах юмн дээр за бусад энэ ярилцах барих юм бол сая гишүүд ч ярьчлаа бид нар тэртээ тэргүүл телевизээр гаргаад ингээл долоон болчиргаагаа тоочвол ярьдаг юм чинь тэр нэг асуудал биш болоо гэж бодож байна. Зүгээр яг чухал асуудлаар санал хураах юм дээр жишээ нь цахимаар санал хураах бол тэнд дундуур нь өөр юм оруулах бас боломжууд биш дээ. Онцгой чухал асуудлаар хаях үед энээс харин яаж сэргийлж өгөх үүдэх талаараа техникийн талаас их бодолцох хэрэгтэй байх бах. Техникийн бэлэн байдлыг байнга одоо хангасан байх шаардлагатай. Зөвхөн нэг ийм санал байгаа. Энэ ялангуяа цэргийн интервьюнууд их хэрэглэдэг юм билээ. Жишээ нь дүрсвэслэг байхгүй үед нэг хүн магадгүй би хуралдаа ормоор байна гэд ингээд яриад гараа өргөж байгаа нь харагдахгүй. Одоо юу н канапор ажиллах тийм боломжгүйээс хуралдаа ороод ярихад ийм юу байдیں۔ Яг тухайн хүн өөрөө энэ би мөн шүү гэдэг хэлдэг нөгөө парол үгтэй кодтой. Тэр нь одоо их хурлын дарга дээр ч юм уу гишүүн болгоно за би онцгой чухал үед утсаар ярихад саналаа өгөөд гэж бодоход би яг надаас чи яг өөрөө мөн үү биш үү гэд тэр мөнөө батлах банкн дээр тийм байдаг шүү дээ. Парол өгнүүдтэй тий. Тийм нууцлагдсан парол өгнүүд гишүүд дээр өгжүүл энэ бас хизээ нэгэн цагт хэрэг болж магадгүй юм тохиолдол байгаа. Тэгэхээр энүүнийг чухам энд оруулах уу хаана байх энүүнийг зөндөө дарганыг бодно биз. За санал хураахтай томьёоллыг яаж одоо ойлгох вэ гэдэг нь. Хурал удирдах байгаа хүмүүс гишүүдээс саналуудыг эсвэл гишүүд өөрсдөө саналаа яг үгчилж бичилж өгөөд тэрүүнийг яг тэргээр нь уншдаг эсвэл дэлгэцэн дээр харуулдаг юм байхад бол томьёол нэг тал дэшээ юу гэсэн томьёол байгаа юм бол гэж эргэлзээд байх юм байхгүй болов уу гэж бодож байна. Гишүүд өөрснийхөө ямиг үгээрээ хэлцдэг тэр бичлэгээр нь явуулцдаг эсвэл яг бичсэн цаасан одоо дэлгэцэн дээр гаргаад за яг ийм томьёол хураах шин шүүгээд гаргачихад бол тэн дээр маргаан гарахгүй баха гэж бодож байна. Эдгээр саналуудыг бас хэрв яг энэ хуулинд оруулах боломжтой гэж үзвэл хууль санаачлагч анхаарна үзье. За зондочтой шүү. Саналаа